Бас гишүүдийн зарим зүйлүүдийг ойлгохгүй л байна л да. Олонхоор шийдэл явдаг одоо институцтэй энэ парламент гэдэг чинь байнгын орон төвшөнд. Тэгээ олонхын шийдвэр гарвал тэрийг дагаал явдаг. Олонхон зөвшөөрвөл түүнийг хэрэгжүүлээл явдаг. Тэгээ эртснээс гарч болно. Гэхдээ эртснээс гарахтаа бас хуультай байх гэж ойлгож байгаа. Тухайн асуудал нь үндсэн хууль зөрчиж гинөө гэдэг асуудал дээр л эртснээс гардаг болохоос ш одоо ингээл эртснээс гарыг гэж явахаар ийм дэг жаяг энэ байнгын орон дээр байж болох юм болов. Байнгын орооны дарга бас таад нэг тайлбар өгөөч. За хоёрдугаар би зөв хилцэж байгаа асуудал дээр төвлөрж асууя. Энэ зөвлөмжөд байгаа зүйлүүдээр бид нэр цаашдаа засгийн газар чиглэх тогтоол гаргаж болох уу? Бас байнгын орооны дарга энэ дээр нэг санал хэлээч. Ялангуяа яг сая мөнх соёл гишүүний хэлээд байгаа үнэн. Төсвийн тухай хуулийн дээр орон нутгийн хөгжлийн сантай холбоотой зохицуултуудыг бас нэг боловсронгуй болгох энэ зүйл бол байна. Магадгүй яг иргэдийнхаа гэдэг юм уу да яг багийн төвшөнд иргэдийнхаа тэр санал одоо авах энэ үйл ажиллагааг илүү их одоо зарим тохиолдолд боломжтой газрууд дээр нь захимаар хийх болцоо бий юу? Одоо ийм өнгөлөөгөө ашиглаад илүү их оролцоог нь зөв хангамаар байна. Тэгэхгүй яг бас яг хурлын эрс бүрдүүлэхдээ ах トゥ угээрээ цуглаж агаад яг өөрсдөө хэрэгтэй тийм зүйлүүдээ л хийчдэг. Ийм гомдол мэдээлүүд бас ирээд идэм билээ. Яг одоо юу гэдгийг сумын нийт иргэд явах тийм зам биш. Яг хэсэг бүлэг ах トゥ усын өвлжөө хаваржаалуу явдаг зам ч гэдэг юм уу. Яг нэг талтай зөвлөлтөө бас одоо бэлчээрийн даацах хүрэлцэхгүй байгаа энэ үз дээр айл болохоор л одоо машин дээр хүрэхгүй байгаа газар руу бас зам харгуу гаргаад ингээ явдаг зүйлүүд байх юм билээ. Тэгэхээр уг асуудлыг бас нэг тодорхой төвшөнд юу хэлэх гэж юм нэхэр хэрэгжилтийн үр дагаврыг үнэлээд одоо намрын чуулганд бас нэг оруулж ирж танилцуулаач гэдэг чиглэлийг өгчмөр байна. Төсөв батлах хоёр. Тэгээ ер нь юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа гэдэг зүйлийг анхаарчмаар байгаа. Хоёрдугаарт энэ зөвлөмжөд өгöd байгаа би малын тоотлогоо албан татварын хуулийг бас аймгийн хэмжээнд нэгдсэн батлахыг дэмжиж байгаа. Хог хаягдл бас нэг иймэрхүү явуулдаг. Маш замраагүй 330 сум баталдаг. Тэгээд одоо хогны менежментийг нэгдсэн байдлаар хийж чадахгүй учраас энийг нөгөө эдийн засгийн үр ашгийг бас гаргаж чадахгүй, зөв төлөвлөлт менежмент хийж чадахгүй гэж байгаа орон нутгад. Тэгэхээр ерөн малын тоо толгой албан татварын хууль болон хогьяагдлын хуулийг цаашдаа татвар гэдэг утгаар нь засгийн газар бас нэг нэгдсэн байдлаар сумууд биш аймагуд одоо тогтоодог байдал руу оруул яа гэм бэ гэдэг асуудлыг судалж бас оруулж ир танилцуулаач гэдэг бас засгийн газарт нэг өөр өгчмөр байна. Энэ дээр бас байнгын орооны дарга байж болох уу юу? За тэгээ яг зүгээр ойрын өдрүүд бас энэ ашиг нутамлын хууль орж ирнэ гэж бодож байгаа. Үүнээс орон нутагт хуваарлах тэр хөрөнгүүдийг бас зөв зохион байгуулмаар байна. За яавал дарга бас ярьдаг гэсэн нэг олборлох үйлдвэрийн ил тод За байнгын орооны тогтоолын төсөл санаачилж болно. Тэ. Улсын хурлын уу? Тэ болно. Та ажлын хэсэг байгуулад ингээд өгч болно. Та саналаа бичгээр гаргаад өгөөрэй. За хариулт. За сайн зэрэг гишүүн тодруулъя. Та нөгөө эртцээс хариулт гараад байгаа юмнууд дээр бас нэг албан ёсны ойлголт өгөөч гэж нэгдүгээр төсөж байгаа. Хоёрдугаар би яг нөгөө энэ зөвлөмжтэйг танилцсан. Гол асуудал ерөөсөө засгийн газарт бас энэ орон нутгийн хөгжлийн сантай холбоотой энэ ашигт мултмлын нөөц ашиглалтын төлбөр болон тусгай зөвшөөрлийн нэг хадгалах хугацааны төлбөртэй холбоотойгоос орж ирэх орлого энэ зүйлүүдийг бас нэг ашигт мултмлын хуулиас гадна нэг олборлох үйлдвэрийн ил тод байдлын хуультайгаа уялдуулмаар байгаа. Зарим аймгийн удирдлагуудчин өөрсдөө төрийн бас байгууллага байгуулчаад нийгмийн хариуцлага өрөөнд компаниудаас мөнгө аваад орон нутгийн хөгжлийн санд оруулахгүйгээр тэр төрийн бас байгууллагаараа төсөл хөтөлбөр санхүүжүүлээ явдаг 2-3 аймаг байт юм бэл. Тэгээ ийм зүйлүүд хүртэл ингээд гарцсан байна. Тэгэхээр энийг ер нь цаашдаа яг байнгын орооноос ажлын хэсэг гаргаад улсын хурлын засгийн газар чиглэх тогтоол өгөөд намрын чуулганд яг энэ асуудлыг нэг хэрэгжилтийн үр дагаврыг сонсох чиглэлийг өгмөр байна. За энэ эрсдэлтэй холбоотой одоо нэг хүн гарах юм бол эрс хүрхээ байгаад энэ төсвийн байнгын хороо чинь цаашаа хуралдах чадамжгүй болчих юм байна. Тэгээд энэ дэгийн тухай улсын хурлын тухай хуулинд эрсцээс гарна барина гэсэн тийм зохицуул байдгүй юм байна. Энэ дээр зөвхөн юу гэж байгаа вэхээр зэрэг гишүүн хэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон
гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа эсвэл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хилцүүлэг санал хураалтанд оролцохоос татгалзах гэдэг юм байна. За тийм учраас одоо эрцээс хүн хасах боломжгүй юм шүү.